Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. За өнөө жил 2024 онд Монгол Улсын аврах шалгаруулах тэмцээнүүдээс одоо хамгийн анхалж манай Дундгов аймагт бол энэ 100 бодолт давны улсын аврах шалгаруулах тэмцээн болж байгаа. Тэгээд эрэгтэйчүүдийн бол 47 дахь, эмэгтэйчүүдийн 35 дахь удаагийн тэмцээн. Шилдэг эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчид хүч үзэж өөрсөлдөж байна. Тэгээд нөгөө оюуны спорт гэдэг агуулгаараа одоо хамгийн нөгөө өндөр рейтингтэй байгаа ийм шигшид тамирчид бол энэ улсын аврах шалгаруулалтад оролцдог юм тогтсон юм одоо уламжлалтай юм байна. Тэгээд ялангуяа энэ жилийн одоо тоглолтын хувьд бол оролцож байгаа тамирчид нэлээд залуудсан байна гэдэг ийм зүйлийг одоо зохион байгуулагчдын зүгээс бас одоо оролцож байгаа тамирчдын зүгээс бол ярьж байна. Тэгээд нэрээч бас энэ ялангуяа нөхдүүдийн бол одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчид голдуу одоо энэ дамны улсын аврах шалгаруулалт тэмцээнд оролцож байгаа нь бол энэ спорт өөрөө их залуучж байна гэсэн ийм бол ойлголтыг өгч байна. Тэгээ одоо хамгийн өндөр настай бол 62 настай ийм ганц зэрэг гэж авах байна. Монгол Улсын 2 удаагийн авраг юм байна. Тэгээ хамгийн залуу нь бол 10 настай Санчир гэдэг хүү байна тоглож байна. Тэгээд ийм одоо хоол насны зүрхэнд дундлан одоо ингээд өрсөлддөг ийм одоо сайхан спорт. Өнөөдөр манай Дундгов аймагт бол улсын аврах шалгаруулалт тэмцээнэ зохион байгуулж байгаад нь бол одоо нутгийн удирдлагын хувьд бол баяртай байна. Эрэгтэйчүүдийн 47 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 35 дахь удаагийн одоо энэ тэмцээн маань Дундгов нутагт болж байна. За энд оролцож байгаа эрэгтэй эмэгтэй нийлсэн шилдэг одоо 26 даамчин гэдэг маань одоо манай улсын одоо нэр хүндийг олон улсын давцанд өргөж байдаг. За мөн энэ оюуны спорт, даамаас гадна одоо оюуны спортын олон төрлөөр бас төв дэлхийд ийм алдартай залуу тамирчид ирсэн байна. За үүгээр их онцлог болж байна. Ер нь энэ оюуны спортыг өөрөө дэмжиж за цааш нь одоо хөгжүүлнэ гэдэг бол одоо энэ шинжилгээ ухааны хөгжүүлэх тийм ээ. Цаашаа одоо шинжилгээ ухааны чаргал суран хөгжих энэ одоо үндэс суурь нь бол болдог гэж боддог. Тэгээ манай аймаг бол бас эртнээсээ математик за одоо тодорхой бас шинжилгээ ухааны суурь шинжилгээ ухааны салбарт бол өндөр амжилт үзүүлдэг эрдэмтэн багш нар за мөн одоо оюуны спортын сайн тамирчид бол төрөн гарсан юм сайхан нутаг. За үүгээрээ бас өнөөдөр энэ тэмцээний үеэр маш их бахархаж байна. Учир нь нөгөө 100 бодолт даамын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Эрдэм бэлгээ залуу бол манай одоо Цэрэнбэн багшийн хүү байгаа. За тэгээд Отхон бэлэг гэдэг олон улсын хэмжээний мастер дүүн байна. Инхзээ гэдэг одоо олон улсын хэмжээний мастер дүүн байна. Ингээ нэг гэр бүлийн 3 сайн даамчдыг бол манай одоо ачид багш Цэрэнбэн багш маань агсан маань одоо өөрөө спортын мастер хүн одоо математик за даамын спортыг хөгжүүлэх, шатрын спортыг хөгжүүлэхэд бас үнэтэй үнэмэг оруулж ингэж одоо ажиллаж амьдарч байсан. Бидний одоо бас бага насны багш нар за таны багш байна. Мөн таны багш маань одоо спортын мастер хүн. За мөн одоо шатрын спортыг, даамын спортыг хөгжүүлэхэд бол энэ орон нутгад бол одоо бодтойгоор хувь нэмэр оруулсан юм хүмүүс байгаа. Юм учраас энэ ташрамд бол эрхэм одоо багш нарын гэр бүл, өр хүүхдүүд одоо хамтан ажиллаж ирсэн эрдэмт багш нартай бас мен төргийа. За ингээд Дундговын бол энэ оюуны одоо айсав тэгээд цаашлаад энэ оюуны спорт бол одоо хөгжиж за Дундговоос маань одоо олон сайхан тамирчид бол төрөн гарна гэдэг нь бол өнөөдрийн тэмцээн дээр харагдаж байна. 100 бодолт даамын улсын аврах шалгаруулалт тэмцээн бол за шачаад 3 шатны ангилалтаагаар явагдаад за яг шилдэгүүдээ бол ингээд тэр Дундгов аймагт шалгаруулад Монгол улсын аврагыг тодруулахад өнөөдөр тэмцээн эхлээд байж байна. За энэ жилийн хувьд бол насны өргөчдийн 2 удаагийн авраг 2 тамирчин за 1 удаагийн авраг ингээд эрцгээсэн байгаа олон улсын их мастер салтай за 3 тамирчин за дэлхийн даамын албаны мастер болон олон улсын хэмжээний салтай тамирчид бол бас нэг олон шалгарсан шилдэгүүдэд тодруулах гэж байна. За өнөөдрийн тэмцээнд бол одоо аврах цол горилагчд бол 5 тамирчнаас бусна бол авраг Монгол Улсын авраг болж үзээгүй тамирчид байгаа гэсэн үг. За одоо өнөөдөр хэн авраг болох вэ гэдэг бол одоохондоо нууц байх шиг байна те. Тэгэхээр насан туршидын гэж нэрлэж байгаа боловч яг насан туршсан бол яг 3 тамирчин энэ тэмцээнд шалгарч оролцсон. Дундгов аймагаас оролцож байгаа нэг тамирчин. Ингээд бусад 8 тамирчин бол өсвөрийн насны буюу өсвөр залуучдын насны буюу одоо 10 жилийн сурагчид бас шалгарч оролцож байгаа. Бас энэ бол даамын оюуны спорт тэр дундаа даамын спорт бол бас улам залуужж байгааг харуулж байна. Эрэгтэйчүүдийн хувьд бол бага насны хүүхдүүд бол нэлээд шалгарч оролцдог. Гэхдээ 12 насны хүүхдүүд бол орж ирсэн бол энэ жилийн хувьд 10, 11 настай 2 хүүхэд бас шалгарсан. Дундговчууд энэ өдрийн мэнд хүргэе.
Миний хувьд бол 100 бодолт амыг 81 оноос хойш 43 дахь жилдээ тоглож байна. Энэ хугацаанд бол улсын аваргаар 24 дахь удаа орж байгаа нь. Улсын аварга бас нэг хэн дуртай болгоно ордог бас тухайн үедээ гайгүй амжилт үзүүлсэн хүмүүс нь ордог болохоор одоо их баяртай байгаа. 24 удаа энэ тэмцээнд орж байгаа. 2 удаа улсын аварга болж исэн. Тэгээд одоо өрсөлдөгч мэн бүгдээрээ их сайн дамжид хүчтэй өрсөлдөгчд байна. Тийм учраас одоо хичээ тоглоё гэж бодож байна. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.